2025 оны 5 сарын 9-ний өдөр шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, мад аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хангаан бүсийн салбар, Биоундраг компани, Ар хангаан аймгийн засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ар хангаан аймгийн Их Тамир сумын засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Галууд сумын засаг даргын тамгын газар, Их Тамирын этгэл үржүүлэг технологийн нэгж хоршоо хамтран хадлан бэлчээр сайжруулах, малын тэжээлийн нөөц чанар хангамжийг нэмэгдүүлэх шинэ технологи сайн туршлагын сэдэвт хангаан бүсийн малчит хоршоологчдод зориулсан үзүүлэх сургалтыг Ар хангаан аймгийн Их Тамир суманд зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар биоорганик бордоо ашиглаж тариалангийн газар болон доройтсон хадлан бэлчээрийг сайжруулах арга, сайн туршлага, тариалангийн талбай болон өвөлжөө хаваржааны өтөг бууцанд ногоон тэжээл зориулж нэг ба олон нас тэжээлийн ургамал тариалж 2 ургац авах арга, сайн туршлага, хөдөө аж ахуйн машин, техник хэрэгслийн тохируулах арга, хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн бусад таримлын ургац чанарт биоорганик бордооны үзүүлсэн нөлөө, үр ашигын талаар эрдэмтэн, судлаачид мэдээлэл танилцуулах хийхин зэрэгцээ гадна талбайд бодитоор зааж үзүүлэх болно. Хангаан бүсийн малчид, хоршоолагчид та бүхнийг энэхүү сургалтанд өргөнөөр оролцохыг урьж байна. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн